Бэж ариун сүнсээр Монгол хэлээр эзэм таны үг дамжуулан орчуулахад удирдаач. Аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдөө энэ цагт эзний үгийг харъя. Ром номын 8. Ром номын 8:1-ээс 11 хүртэл би шууд уншия эндээс. Ром номын 8:1-ээс 11. Иймд идүгэ Христ Есүс дор байгаа хүмүүс ямар ч ял үгүй. Учир нь Христ Есүс дотор амийн сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн ажээ махбодоор дамжин мөхөс болсон хуулийн хийж чадаагүй бурхан хийж нүглийг шийдэхийн тулд өөрийн хүүгээ нүгэлт махбодтой адил байдалд илгээн махбодод дотор нүглийн шийтгэв. Ингэснээр хуулийн шаардлага нь махбодын дагуух бус харин сүнсний дагуу явагч бидэнд биелэгдэнэ. Учир нь махбодын дагуух нь махбодынхыг сүнсний дагуух нь сүнсний юмсыг боддог. Махбодын бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол ам ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол бурхны эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь бурхны хуулинд захирагддаггүй бөгөөд тэгж чадахгүй. Махбодоор байгсад бурхан таашаагдаж чадахгүй. Хэрвээ бурхны сүнс үнэхээр та нарын дотор оршин байвал та нар махбодоор бус харин сүнсээр байна. Хэрвээ хэн нэг нь Христийн сүнс байхгүй бол тэр түүнийх биш. Хэрвээ Христ та нарын дотор байгаа бол нүглээс болж би үхмэл хэдий ч зөвхт байдлын улмаас сүнс амьтай ажээ. Мөн үхэгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийн нэг үхэгсдээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин үхлийн биед чинь ам өгнө. Амен. Бүгдээрээ хамт сүүлчийн ишлэлийг уншиж байна. Есүс Христийг үхлээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин үхлийн биед чинь ам өгнө. Амен. Амен. За өнөөдөр үгийг хараад ариун сүнсээр махбодыг ялын сэдвтэй эзний ивэлийг та бүгдтэй хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол гурвлаар оршигч ганц бурхан. Амен. Өнгөрсөн эзний өдөр би та бүгдэд бас нэг дамжуулсан байгаа. Гурвлаар оршигч бурхан. Бидний итгэдэг бурхан хэн бэ? Бидний найддаг бурхан хэн бэ? Бидний үйлчилдэг бурхан хэн бэ? Бидний дуулууртай бурхан хэн бэ? Бид нар бол заавал бидний итгэлийн амьдрал дотор бурханыг заавал мэдэж, итгэж, үйлчилж, дуулууртай байх ёстой гэж өнгөрсөн эзний өдөр бид нар сурсан, сонссон. Амен. Тэгэхээр өнгөрсөн эзний өдөр болон өнөөдөр би өнгөрсөн эзний өдрийн үгийг үргэлжлүүлээд өнөөдөр ариун сүнсээр дүүрэн бай гэж би эзний өдөр хэлсэн. Ариун сүнсээр бид нар яагаад дүүрэн байх ёстой юм бэ гэхээр ариун сүнсээр захируулах биднэрт маш их хэрэгтэй. Ариун сүнс биднийг захирах хэрэгтэй, намайг захирах хэрэгтэй. Тийм болохоор ариун сүнс энд дуулууртай байж ариун сүнсийг бид нар дагаж явах ёстой. Амен. Тэгэхээр гурвлаар оршигч бурханд итгэж, гурвлаар оршигч бурханд бид нар найдана. Бүр тодорхой хэлэх юм бол ариун эцэг, ариун хүү, ариун сүнс бурхныг бид нар сайн мэдэж итгэлийн амьдралаар амьдрья. За энэ жил нэггүй итгэлийн амьдралаар амьдрья гэсэн тунхагтай. Миний сүнсээ нэггүй итгэлээр амьдрья гэсэн энэ тунхаг бол маш их чухал. Бид нар залбираад явах тусам энэ үг болвол энэ жилийн үг, энэ тунхагийн төлөө үгийг бид нар сонсож байх шиг байна. Яагаад итгэлийн амьдралаар нэгдэггүй амьдрах ёстой юм бэ? Ямар итгэлийн амьдралыг бурхан хүсэж байна гэдгийг мэдхийн тулд бид нар гурвлаар оршигч бурханыг заавал мэдэх ёстой. Амен. Тэгэхээр бид нар бурханд итгэж байна гэж хэлэхэд Есүс Христ, ариун хүү Есүс Христэд итгэж түүний гавьяа зүтгэлд бид нар найддаг. Амен. Хийсэн үйлс найддаг. Би бурханд итгэж байна гэхэд би бурханд итгээд зогсохгүй. Сүм болсон итгэгч би Есүс Христэд итгэж байна. Бурханы илгээсэн Есүс Христэд би итгэж түүний тэр гайхамшигтай бүхэл үйлсэд итгэж найдана. Энэ бол бидний итгэл. Бид нар эзэнд найдаж итгэнэ. Амен. За бид нар бурханд хүндэтгэл мөргөл өргөнө. Бурханд үйлчлэнэ гэж ярихад аавд
Аавд үйлчилж, аавд хүндэтгэл мөргөл өргөнө. Тэгэхээр Есүс Христос бидэнд хэлэхдээ би бол зам үнэн ам. Надаар дамжаад эцэгт очих зам би. Тийм болохоор бид нар хүндэтгэл мөргөл өргөж байгаа Бурхан маань хин юм бэ гэхээр ариун эцэг Бурханд бид нар хүндэтгэл мөргөл өргөнө. Тэгэхээр бид нар итгэлээрээ, ивэлээр Бурханы Есүс Христэд итгэснээрээ Бурханы ивэлээр Есүс Христээр дамжин Бурханд хүндэтгэл мөргөл өргөнө. Би Бурханд дуулууртай байна гэж ярих юм бол маш тодорхой үгийг харах юм бол ариун сүнс миний дотор орж ирээд намайг удирдах, надад тэр ариун сүнсний хүч чадлыг өгч намайг удирдан захирдаг. Учираас үгэн дээр бас ингэж гарч байна. Ариун сүнсний хэлсэн үгийг сонсох чигтээ сонсоо гэж хэлдэг. Ариун сүнсний удирдсан захирамжийн дагуу бид нар дуулууртай байх хэрэгтэй. Бид нар Бурхан дуулууртай байна гэж хэрэгтэй. Ариун сүнсний тэр мэдрэмж, ариун сүнсний заасан зүйлүүдийг бид нар суран дуулууртай байхыг хэлнэ. Тэр намайг захирна, удирдна гэхээр би түүний захирамж удирдамжид дотор байхын тулд би түүнийг өөртөө урьж байна. Намайг захираач гэсэн итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Энэ бол өнгөрсөн эзний өдөр тодорхой номлосон байгаа. За би дуусгаад ариун сүнс намайг удирдах ёстой байтал ариун сүнс намайг яагаад удирдах ёстой юм бэ? Яагаад ариун сүнсээр бид нар удирдуулах ёстой юм? Ариун сүнс яагаад намайг захирах ёстой юм бэ гэдгийг би өнөөдөр та бүгдэд тодорхой хэлье. Бид нар авралыг авсан гэж хэлэхэд миний сүнс авралыг авсан. Аамен. Миний сүнс, миний махбод авралыг авсан юм биш. Миний сэтгэл авралыг авсан юм биш. Миний сүнс урд нь өгсөн байсан, гим нүгэлтэй байсан. Муу сүнсний дотор байсан хүүхдүүд, диаволын дотор байсан бид нар аврал авсан. Миний сүнс аврал авсан. Дахиад үгийг харах юм бол дахин төрсөн. Аамен. Тийм болохоор би авралыг авсан болоод Бурхны хаанчлалын иргэншилтэй болсон гэж үгэн дээр Библи бидэнд хэлсэн. Тэгэхээр миний дотор өөрчлөлтүүд байна. Аамен. Итгэж байл аамен гэж хэлэхгүй юу? Би авралыг авсан. Миний сүнс авралыг авсан. Миний сүнс аврал авсан. Би аврал авсны дараа Бурхны хаанчлалын төлөө амьдрах тэр амьдралын төлөө бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоос эхлээд бидний итгэлийн амьдрал, бид нар энэ ертөнцийн сайн эдэж ууж, сайхан амьдарч, энэ ертөнцийн сайхан зүйл байж, би энд болов сайхан амьдрах гэсэн тийм найдвараар итгэлийн амьдралаар амьдрах бишээ. Харин бидний итгэлийн амьдрал гэдэг маань Бурхны хаанчлал руу орох бэлтгэл. Аамен. Би одоо авралыг авсан юм чинь. Би Бурхны хаанчлалын иргэншилтэй болсон. Тэр хаанчлал дотор би орж, би яаж Бурхантай уулзаж, би ямар иргэншлэр түүний дотор орох вэ гэдгийн төлөө бид нар итгэлийн амьдралаараа бэлтгэл хийж байна. Тэгэхээр бидний итгэлийн бэлтгэл гэдэг маань эзэн дахин ирэх, эзэн Есүс Христ дахин ирэх тэр өдөр байна. Яагаад дахиж ирэх вэ гэхээр бид нарыг бүгдийг нь аваад мөнхийн улс руу явах тэр Есүс Христийн тэр гайхамшигт түүхүүдийг Есүс бол сүүлчийн өдрүүдэд хийн. Энэний төлөө бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Есүсийн дахин ирэлтийн төлөө бид нар бэлтгэлтэй байж, эзэн би дахиж ирнэ. Би дахиж ирэхдээ заавал итгэдэг хүмүүсийг хэлж байна. Итгэдэггүй хүмүүс бол аль хэзээ шүүгдсэн. Тэгэхээр итгэдэг хүмүүст энийг хэлж байна. Хувь хүмүүсийн хийсэн үйлсийн дагуу, үйлдэлийн дагуу би шагналыг өгнө. Аамен. гэж Есүс мөн хэлсэн. Тийм болохоор бидний итгэлийн амьдрал гэдэг маань бидний итгэлийн амьдрал мөнх амийн төлөө бэлтгэлээ. Аамен. Дахиад хэлье. Бидний итгэлийн амьдрал дагаад хэлнэ үү? Мөнх амийн төлөөх бэлтгэлээ. Аамен. Дахиад чанга. За пастор өчигдөр ирсэн, пастор сонсож байгаа. Пагмаси пастор за чанга бүгдөө хэлье. Бидний итгэлийн амьдрал мөнх амийн төлөө бэлтгэлээ. Аамен. Тэнгэрийн хаанчлалд орохын төлөө бид нар бэлтгэл хийж байна. Тийм болохоор Есүсийн дахин амьлтын төлөө, дахин ирэлтийн төлөө, Есүсийн дахин Есүсийн хоёр дахь ирэлт, анхны ирэлтээс илүү их
үгийг бол Библиэлд бидэнд хэлсэн байна гэдгийг бол эрдэмтэд хэлсэн. За тэгээд эзний дахин тэр ирсэн тэр өдөр мөнхийн ус бүрэн төгс болсон тэр үг Библиэлд маш их байна. Би дахиж ирэхтэй гэж Есүс хэлсэн. За тэгээд үнэхээр тэр мөнхийн улсын төлөө ингэж хийн үйлдэнэ гэсэн үгийг биднэрт маш их өгсөн. За Еврей номон дээр ингэж гарсан байна. Хүн бүхэн эвтэй байхын бол ариусгалыг мөшгөхтөн үүнгээр хинч эзнийг үзэхгүй болоо гэж Еврей номын 12:14 дээр хэлсэн. Тэгэхээр эзэн эрэхтэй эзэнтэй уулзсан байна. Уулзахгүй хүн ч гэж бас байна. Ариун итгэлийн амьдралаар ариунаар амьдарсан итгэлийн амьдрал дотор маш их бэлтгэлтэй байсан хүмүүс эзэнтэй уулзаж мэдээж итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүс бүгд авралыг авч мөнхийн улсад орох боловч харин эзэн Есүс энэ газар дээр ирэхдээ эзэнний үнэхээр шаашаалыг авч түүнтэй уулзах хүмүүс бас байна. Тэр хүмүүс бол ариун итгэгч нар. Есүс эзэн гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орноо. Матай 7:21. Тэгэхээр эзний итгэлийн амьдрал болохоор Бурхны хаанчлалд тохируулан амьдрах бөгөөд би ямар ч тохиолдолд тэр Бурхны хаанчлалд орж Бурханд алдарыг өргөе гэсэн итгэлийн амьдралаар амьдарч байгаа хүмүүстэй эзэн уулзаж харин бэлтгэлгүй байгаа хүмүүстэй бол эзэн ингэж хэлсэн. Шууд гадагш нь хөөж гаргаа гэж. Тэгэхээр бид нар мөнхийн улс гэж ярихад маш олон хүмүүс зүгээр тэнд очих юм бол бүгд яг адилхан эзэнтэй уулзаж бүгд яг адилхан эзнээс цаашаалыг авч бүх хүмүүс бүгд адилхан гэж харж байна. Үгүй тийм биш. Бидний дахин амьлалч гэсэн үнэхээр тэр сүнслэг алдар өөр байна гэж 1-р Коринт номон дээр бичсэн байдаг. Тийм болохоор бид нар тэр мөнхийн улс руу орохын төлөө бэлтгэлтэй байна гэдэг маань энэ итгэлийн амьдралаа. Амен. Эзэн бидний итгэлийн амьдралаар бэлтгэхийн төлөө тушаалаа өгсөн. Бидэнд тушаалаа өгсөн. Тэр тушаалыг захиа Иохан номын 14:21-ийг харъя. Иохан номын 14:21 миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь намайг хайрлагч нь эцэгт минь хайрлагдана. Би түүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчлэн гэж хэллээ. Амен. Иохан 14:21. Тэгэхээр бид нар хуулийг сахихдаа хуучин гэрээний хууль гэдэг маань Махбодын хуулаа гэж Еврей номын 9-дэр хэлсэн. Хуучин гэрээний хууль бол Махбодын хууль. Харин энэ ертөнцид сайхан амьдрахын төлөө надад ёроолыг өгсөн хууль. Хууль гэдэг маань сахих тусам энэ ертөнцид сайн амьдрах боломжтой гэсэн ч гэсэн Бурхан бидэнд өгсөн тэр тушаал байна. Тэр тушаал нь юу вэ гэхээр Есүс Христээр дамжуулаад үнний үгийг бидэнд өгсөн эзэн миний тушаалуудыг сахиа. Тэгэхээр энэ бол ертөнцид сайхан амьдрахын төлөө өгсөн тушаал биш ээ. Бурханы хаанчлалын төлөө өгсөн тушаалаа. Аамен. Үнний үг. Сүнс ам болсон үгийг эзэн бидэнд өгсөн. Тийм болохоор энэ тушаалыг сахиа. Энэ үг эзний бидэнд өгсөн үгийг эцээ хүртэл сахиа. Тэгэхээр тэдний дотроос нэг нь бид нар үргэлж TD-гээс бид нар сурсан. За тэр итгэгч нарын 5 үүрэг гэж байна. За тэр бол үг байгаа учраас бид нар энэ 5 үүргийг Бурханы өмнө хүндэтгэл мөрөглөө, Бурханы өмнө өргөе. Бурханд хүндэтгэл мөргөл өргөнө гэдэг маань энэ тушаал. Зарим хүмүүс болохоор би хүндэтгэл мөргөл өргөсөн ч яах өргөхгүйсэн ч яах үгүй тийм биш. Би Бурханы өмнө хүндэтгэл мөргөл өргөнө гэдэг маань Есүс Христийн тушаал. Аав ийм хүмүүсийг хайж байгаа учраас сүнсээр үннээр мөргөж байгаа тэр хүн нэг Бурхан хайж байна. Аамен. Тэгэхээр хүндэтгэл мөргөл өргөө. Сүнсээр үннээр хүндэтгэл мөргөл өргөө. Аамен. Тэгэхээр бид нар энэ тушаалыг дагаж хийж үлдэх ёстой. Есүс 11-ийг өргөө гэж хэлсэн. 11-ийг өргөх шалтгаан байна. Хуучин гэрээнээс эхлээд шинэ гэрээн дээр харах юм бол 11 гэдэг нь Бурханы зүйлийг Бурханд нь өгөө. Тэгж өгснөөрөө тэр бол биднэрт буцаж өрөөл болж ирнэ. Бурханд итгэлээ харуулаа гэдгийг хэлж байна. Түүгээр зогсохгүй. Бид нар үгийг бид нар бол хөсөмжлөх хэрэгтэй. Бид нар бусдад сайн мэдээд харах хэрэгтэй. Өглөө болгон үрийн залбирал хийж залбирлаас өөр залбиралгүйгээр итгэлийн амьдралаар амьдрах боломжгүй.
гэсэн тийм итгэлийн амьдралаар амьдрах хэрэгтэй. Есүс бидэнд маш олон тушаалуудыг өгсөн. Энэ бол сүнсний хууль, үнний үгийг бидэнд өгсөн. Заавал энийг хийж үлдээ гэж хэлсэн. Амен. Бид нар үнний үгийг хийж үлдэх тусам бид нар Бурхны хаанчлалын төлөө бэлтгэл хийж байна. Амен. Зарим хүмүүс болохоор үнэхээр бэлтгэлтэй байж чадахгүй хүмүүс байна. Зарим хүмүүс тэр өөрөө мэднэ. Зарим хүмүүс болохоор үхлийн өмнө бол айж жичирч байдаг. Харин эзэн ирнэ. Эзний дахин ирэлтийг хүлээгээд айж гэн гэж хэлдэг. Яагаад бэлтгэл байхгүй учраас. Бэлтгэлтэй байх юм бол тэнд ороход бол маш их баяр хөөртэй байна шүү дээ. Амен. Яагаад бэлтгэлтэй байх юм бол Бурхныг ирэхэд бид нар баярлна. Тэгэхээр бидний хүүхдүүд бол үнэхээр ажил хийхин төлөө ямар их сурч бэлтгэлтэй бэлддэг билээ. Шалгалт өгөөл. Тэгээ шалгалтанд ороод тэнцлээ. За нэгд өдрөөс эхлээд ирээрээ. Тэгэхээр би явахыг хүсэхгүй гэхгүй шүү дээ. Харин бэлтгэж байж үнэхээр шалгалтанд орж тэнцэж байж би энэ газар орохын төлөө, энэ том газар орохын төлөө залбирэн байж тэр том газарт орж ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр бид нар Бурхны хаанчлалын төлөө бэлтгэлтэй байх хэрэгтэй үнтэй адилхан. Тэр бэлтгэл гэдэг маань үгийг сахиж үйлдэхэд, эзний тушаалыг мэдэн үйлдэхэд. Тэгэхээр бид нар нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрья. Бид нар яагаад нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрах ёстой юм бэ? Энэ жил бид нар яагаад нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрах ёстой юм бэ? Бидний амьдралаар сайн сайхан зүйл болохын тулд Бурхны гайхамшигтай ажлууд энэ ертөнцид үнэхээр сайн сайхан амьдрахын тулд нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрья бишээ. Бидний нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрах зорилго гэдэг маань Тэнгэрийн хаанчлалын төлөө бэлтгэлийг хийя гэсэн үг ээ. Амен. Эзэн дахин ирэхэд итгэлийг хайхад итгэгч нар байхын төлөө тэгээ эзний үнд бид нар сайшаалыг авч мөнхийн улс руу ороход эзнийг харсан, эзэнтэй уулзсан нэгэн болохыг хүсэж байна. Гэхдээ бид нар авралыг авсан. Бүгдөө мэднэ. Бид нар авралыг аваад би дахин төрсөн, Бурхны хүүхэд болсон. Би жинхэнэ мөнхийн улсын төлөө найдвартай байж амьдарч байгаа нэгэн гэдэг бол бид нар бол бүгд мэдэж байгаа. Гэхдээ авралыг авсан хүмүүст мөнхийн улсын төлөө бэлтгэл хийх ёстой. Тэнд маш том асуудал байна. Итгэгч нарт. Тэр том асуудал нь махбод. Бүр тодорхой хэлэх юм бол махбодын шунал хүсэл. 1-р Иохан номын 2:16, 1-р Иохан 2:16. Учир нь хорвоод байгаа бүхэн тухайлбал махбодын хүсэл дачаал, нүдний хүсэл дачаал, амьдралын бардамлал нь эцгээс бус харин энэ хорвоогоос юм аа. Амен. 1-р Иохан 2:16. За бид нар авралыг авахдаа бидний сүнс авралыг авсан. Миний махбод бол авралыг аваагүй шүү. Энэ махбодыг бид нар бол байхгүй болох боломжгүй, тайлаад хаях боломжгүй. Энэ махбод гэдэг маань үргэлж дүүрэн байдаг тэр зүйл нь юу вэ? Шунал хүсэл байдаг. Зарим хүмүүс шунал хүсэл гэхээр зүгээр л нэг тийм янхан завхаарлыг боддог. Тэгэхээр энэ махбодын шунал хүсэл гэдэг маань юу вэ гэдэг маань тэгэхээр атаархал байж болно. Тэгэл хүмүүсийн зан характерыг хэлж байна. Хүмүүсийн дотор байгаа тэр зан характерыг хэлж байна. Энэ махбодын энэ хүсэл тэмүүлэл гэдэг маань маш олон зүйлд хамрагдан, залхуу байдалч гэсэн энэ махбодын бас л хүсэл өнгөрсөн арх бүү гэж хэлсэн. Өнгөрсөн 7 хоногт тэр ч гэсэн мөн л архины уухгүй байна. Архийг бүү гэдэг хахад энэ бүх махбодын хүслээр ууж байна. Тэгэхээр бид нар Бурхны тушаалыг сахиснараа итгэлийн амьдралаа дотроо бид нар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр би өөрийнхөө итгэлийн өсөлтийн төлөө ажиллах ёстой байтал харин энэ итгэлийг өсгөхийг зогсоож байгаа зүйл юу вэ гэхээр энэ бол махбодын шунал. Тэгэхээр махбодын шунал хүсэл гэдэг маань махбодын шунал хүсэл байгаа тохиолдолд үргэлж намайг эсэргүүцэж, үргэлж намайг зовоож байдаг. Тийм болохоор өнөөдөр үгийг бид нар уншсан шүү дээ. За Ром номын 8:7-ыг харах юм бол учир нь махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурхны хуулинд захирагддаггүй бөгөөд тэгч чадахгүй гэж уншсан бид нар Ром
8-7 амин. Тэгэхээр махбод бүгд адилхан. Зарим хүн болохоор тэр хүн болохоор нэг махбодын шунал байхгүй хэр хэмжээгээр нэлийн бэлтгэлтэй байгаа учраас гэж ярьдаг. Махбод гэдэг мэн эхнээсээ итэс хүртэл шунал бол дүүрэн байдаг. Хүсэл тачаал дүүрэн байдаг. Та бүгдийг мэдэх хэрэгтэй. Ерөөсөө махбод бол шунал хүсэлгүй байхгүй байх гэж байдаггүй. Өөргөлж байдаг. Хизээ байхгүй болох вэхээр үхэд л байхгүй болно. Махбод байхгүй болоход тэр махбодын хүсэл тачаал байхгүй болно. Тэр цаг хүртэл миний итгэлийн амьдрал өргөж намайг бол дайрч байгаа тэр зүйл юу вэ? Миний махбод миний итгэлийн амьдралуу дайрч байна. Тийм болохоор энэ махбод гэдэг маань үргэлж энэ итгэлийн эсрэг тэмцэж байдаг. За тэр орчин нөхцөл байдлыг дагаад за хэрвээ материалын зүйл байх юм бол тэнд ерөөсөө авахыг хүссэн шунал хүсэл гэл гинт тэр зан характер дотор гарч ирж байна шүү дээ. Тэгэл тухайн үе тэр байдлыг дагаад миний махбодод дотор тийм хүсэл тэмүүлэл шунал эргэлздэг байна. Энэ үнэхээр тийм хүсэл тэмүүлэл байхгүй байна гэх юм бол энэ өгсөн нэгэн хэрвээ махбодтой нэгэн байх юм бол үргэлж махбодын шунал хүсэл байна. Байгаа зогсохгүй. Өнөөдөр үгийг харах юм бол Илч Паул хэлсэн. Илч Паул ингэж хэлсэн. Энэ бол ерөөсөө маш аимшигтай. Миний дотор гинт үг гэдэг тэр шунал хүсэл бол өссөн гарч ирнэ. Энэ бол махбодын хүсэл тачаал байхгүй болгох боломжгүй. Байхгүй болгохын төлөө үхэх хэрэгтэй. Зарим хүн болохоор тэгвэл би ганцаараа амьдрий. Ганцаараа амьдрсан ч гэсэн зүрх сэтгэл дотор байж байгаа тэр зүйл юу вэ? Хүсэл тачаал хэн нэг нь надтай уулзахгүй байна. Тэгсэн ч гэсэн миний зүрх сэтгэл дотор хүсэл тачаал үргэлж байдаг. Энэ бол төгсгөл үгүй байнга зүрх сэтгэл дотор буцалж байдаг учраас тэгэхээр энийг байхгүй болгох биш. Христэд итгэдэг хүмүүсийн хувьд энийг яаж итгэлийн амьдралаар амьдрах уу гэхээр махбодын хүсэл тачаалыг бүгдийг захирах хэрэгтэй. Амен. Амен. Энэ махбодын хүсэл тачаалыг захирч удирдах чаддаг байх хэрэгтэй. Би удирдах чадах юм бол захирч чадах юм бол би амьдрна. Би үнэхээр махбодын хүслийг ялж чадах юм бол итгэлийн амьдралаар амьдрна. Нэг хоромд биш үргэлж энийг захирах хэрэгтэй. Үргэлж дарж, үргэлж захирч байх хэрэгтэй. Тийм болохоор би Бурхны хүслийг хийж үлдэхийн төлөө Эхлэл номын 4:7-г харах юм бол Эхлэл номын 4:7 бидний сайн мэддэг үг байна. Бурхан Каинд ингэж хэлж байна. Хэрвээ чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрв чи сайныг хийхгүй бол гим нүгэл үүдэн дээр чинь гитэн нүгэл хэлэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. Эхлэл 4:7. Амен. Тэгэхээр чи гим нүглийг дийлээ. Чи өөрийнхөө махбодыг захираа. Чи өөрийнхөө махбодыг дийлээ, ялаа гэж Бурхан энэ Эхлэл номын 4:7 дээр хэлсэн байна. Тийм ч гэсэн хүн гэдэг бол өөрийнхөө махбодыг захирч чадах тэр хүч чадал байхгүй. Каин ч гэсэн өөрийн дотор хүч чадал байхгүй учраас захирч чадаагүй. Өөрийнхөө дүүг бол алсан шүү дээ. Тэгэхээр хэн ч гэсэн би өөрийнхөө махбодын хүсэл тачаалыг захирах хүч чадал миний дотор бол байхгүй гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Илч Паул өнөөдөр бүгд дахиад Ром номын 8:6-7-г дахиад харъя. Ром номын 8:6-7-г дахиад харъя. Махбодын бодол санаа бол үхэл, сүнсний бодол санаа бол ам ба амар тайван билээ. Учир нь махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурхны хуулинд заригддаггүй бөгөөд тэгж чадахгүй. Амен. За тэгэхээр махбод бол өөргөлж эсэргүүцэж байна шүү дээ. Махбод гэдэг маань явах тусам хүсэл шунлаар дүүрэн болно. Энэ бол махбод. Өөргөлж итгэлийн эсрэг тэмцэж байдаг. Зарим хүмүүс би Христэд итгэдэг хүмүүсийн Христэд итгэсний дараа маш их хэцүү байна гэж хэлдэг хүмүүс байдаг. Тийм байх боломжтой. Яагаад? Миний махбод болохоор тэр махбодын хүслийг дагаж явах гээд байдаг. ертөнц болохоор тэр тал дээр нэг анхаардаггүй. Ерөөсөө шийдвэр хэн нэгнийг алах юм уу? За хэн нэгнтэй зодтолдох юм уу бол тэгэх боломжгүй л дээ. Гэхдээ энэ дотор байгаа махбодын энэ хүсэл бол үргэлжил буцалж дагаж явж байдаг. Гэхдээ бид нар махбодын хүслийг дагаж явж болохгүй. Бид нар энийг дагаж явах юм бол энэ юуг нь махбодын хүсэл нь үхлээ гэж хэлж байна шүү дээ. 6 дээр махбодын бодол санаа бол үхлээ. Харин миний сүнс авралыг авсан учраас би Бурхны хаанчлалын мөнхийн усад орохын төлөө бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд би махбодын хүслийн дагуу явахгүй. Тэгэхээр би энийг бүгдийг дийлж захирах ёстой байтал бидний мэдэх ёстой зүйл
Үгээр л энэ махбодыг бид нар захирах арга байхгүй. Бурхан хичнээн тушаалыг биднэрт өгсөн ч гэсэн үгээ өгсөн ч гэсэн тэр үгэнд дуулууртай байх хэрэгтэй. Тэгэхээр бид нарт бол ийм зүйл байдаг, дутуу зүйл, махбод байгаа цагт хичнээн үгийг өгөө заагаад ярьсан ч гэсэн тэн дотор бол үргэлжил дайсан бий болж байдаг. Ягаад махбод болон сүнсний хоорондын тэмцэл байгаа учраас жинхэнэ дайн гэдэг маань бидний дотор байгаа тэр зүйлийг хэлж байна. Гадна талаас илүүгээр миний сүнс авралыг авсан. Амен. Миний махбод авралыг бол аваагүй. Миний махбод дотор дайсан байна, шунал байна. Миний сүнс бурхны үгийг дагахыг хүсэж байна. Тэгээд хоёр тийш нь зулгааж байна. Зулгаах юм бол энэ хоорондоо тэмцэлдэж байна. Тэгээд хоёр тийшээ салах гэж зүтгээл буцаад энэ бол Христэд итгэдэг хүмүүсийн тэмцэлээ. Миний дотор бол ийм хоёр тэмцэл байна. Зарим хүмүүс бурхан минь үгээ хэлээч гэж хэлдэг. За бид нар магтахтаа тэгдэг шүү дээ. Бурхан минь та үгээ хэлээч. Эс минь та үгээ хэлэх юм бол би таны үгийг дагаж үлдээ гэсэн магтаал байдаг. Хичнээн эзэн үгээ өгсөн ч гэсэн миний махбодын хүсэл намайг бол байнга л барьж байдаг. Хичнээн үгийг мэдсэн ч үгийг сурсан ч гэсэн үгийн дотор ингэж хийн тэгж хийн гэж мэдсэн ч гэсэн тэр үгийг дагаж явахгүй байгаа тэр шалтгаан нь махбод. Хичнээн бурхан цахилгаан аянгыг нэргээгээд жангэл бурхан үгээ бидэнд өгсөн ч гэсэн тэр хоромдол за би дагаж явъя гэл тэр хоромдол тэхээс биш. Зарим хүмүүс болохоор за энэ бол жинхэнэ бурхан надад энэ зүүдийг өглөө. За миний хувьд ч гэсэн зүүд маш их зүүдэлж байсан. Босоол би бол Есүсээ гэж уйлж байсан, тэр зүүдэлж байсан, уйж байсан. Тэгэл тэр цаг үед залбирал харь хэлээрч ярьж байсан дүүрэн байсан. Хэдэн хоногийн дараа би ямар зүүдлээ гэх хэмжээний тийм байдалд орчихдаг. Хичнээн үгийг сурсан ч гэсэн үргэлж тэр үгийг бол дарж байгаа нэгэн миний махбод. Энэ махбод гэдэг маань махбодыг бид нар захирч дийлэх хэрэгтэй. Амен. Амен. Тийм болохоор өнөөдөр бид нар үгийг сайн дахиад харах юм болов махбод намайг захирах юм уу? Би махбодтой захирагдах юм уу? Махбодын хүсэл бол үхлээ гэж хэлж байна. Махбодын бодол санаа намайг захирах уу? Аль эсвэл би сүнсээр өөрийгөө захирах уу гэсэн үг. Тэгэхээр энэ бол итгэгч хүмүүсийн үндсэн бодол тэр тэмцэл үндсэн суур болсон итгэл. Тэгэхээр бидний анх бяцхан итгэгч нар байхад энэний талаар бол сайн мэддэггүй. Би бурхан намайг хайрлаж байгаа учраас би анхны хайртайгаа уулзсан, намайг аварсан гэл тэр цаг үед залбираал, үгийг уншаал, бурханд итгэлийн амьдралаар амьдрдаг. Харин итгэлийн амьдралаар амьдрах тусам маш их хагарал, маш их хэцүү асуудлууд бий болно. Энэ бодол санаа байхгүйсэн сүүлийн үед ягаад ийм бодол санаатай болов? Явах тусам хэцүү асуудлууд бид нар дээр бол ирдэг. Яагаад? Жинхэнэ бодиттой энэ бол жинхэнэ бодиттой зүйл юм байна гэдгийг мэдэрч эхэлдэг. Итгэлийн амьдрал гэдэг маань би өөрийн сүнс махбодын дотор тулаан байдсан байна гэдгийг бодоод мэдэж эхэлдэг. Тийм болохоор энэ хоорондоо энэ тэмцэл байгаа учраас би энэ дотор сүнсээр ялах хэрэгтэй. Махбод ялахгүй бол сүнс ялна. Сүнс ялахгүй бол махбод ярна. Энэ хоёрын нэгнээ. Тэгэл би болохоор махбодоор амьдарч байгаа. За би сүнсээр амьдрал үгээ тэгж хоёр тишээ говьж давж болохгүй эзэн. Халуун бол халуун бай. Хүүтэн бол хүүтэн бай. Бүлбэрээ байх юм бол би та нарыг яана гэлээ бөөлжөд гарганаа. Yes, no. За үгүй бай гэж хэлсэн. Харин тэр дунд бүлбэрээ бишгэн ингэсэн ч яах вэ, тэгсэн ч яах вэ гэж бол бүү тэгж үлдээ. Энэ бол муу сүнснээс ирсэн зүрх сэтгэл бодлоо гэж эзэн хэлсэн. Тэгэхээр бид нар яаж амьдрах ёстой юм бэ? Энэ махбодын хүслийг бид нар захирах хэрэгтэй. Амен. Захирахч миний сүнс бурхны хаанчлалын төлөө биелтгэсэн итгэлийн амьдралаар сүнслэг амьдралаар амьдрах хэрэгтэй. Бид нар 2022 онд итгэлийн амьдралаар нэг дэнгэрэнгүй амьдрахын тулд би махбодоо захирах хэрэгтэй. Тэр шунал хүсэл
тэр атаархал, тэр дотор байгаа тэр хэцүү асуудлууд, тэр дотор байгаа уйтгар гуйныг, тэр дотор байгаа тэр донтой зүйлүүд, янз янзын зүйлүүдийг бид нар ялах хэрэгтэй. Энэ ертөнцийн зүрх сэтгэлийг бид нар ялах хэрэгтэй. Энийг захирах хэрэгтэй. Амен. Тэхийн тулд бид нар үүнийг яаж захирах ёстой юм бэ? Миний хүчээр бол би хийж чадахгүй. Хүн болоод тийм дутуу зүйл байгаа учраас энийг ялах зүйл гэдэг мэн гадна талаас ирэх хэрэгтэй. Миний дотроос л гарах боломжгүй. Хичнээн миний сүнс аврагдсан ч гэсэн тэр бол дахин төрсөн Бурхны хүүхэд болсон. Хэдий ч миний дотроос захирах зүйл байхгүй. Тэр миний махбодыг захирдаг зүйл хаана байна вэ гэхээр ариун сүнсний хүч чадлаар дүүрэн бэжээ захирнаа. Өнөөдөр Ром номын 8:11-ийг харъя. Ром 8:11 мөн үхэгсдээс Есүсийг амьлуулсан нэгний сүнс та нарын дотор оршвоос Христ Есүсийг үхлээс амьлуулсан тэр та нарын дотор оршдог өөрийн сүнсээр дамжин үхлийн бид чинь ам өгнө. Амен. Ром 8:11. Тэгэхээр бид нар энэ үгийг хараад энэ үгийг бид нар уншихдаа энэ дахин амьлын төлөө үг юм байна гэж бидний дахин амьлын төлөө үг юм байна гэж харах боломжтой. Гэхдээ тэр шалтгаан нь Есүс бол Есүсийг үхэгсдээс амьлуулсан гэж энэ дээр хэлсэн байна. Өшөө илүү тодорхой харах юм бол за өөрийнхөө сүнсээр дамжин үхлийн бид чинь ам өгнө. Тэгэхээр бид нарийн энэ махбод үхэд шороо руу явчаад энэ махбодоор бид нар дахиж амьдрах юм биш. Энэ сул дорой биеийг хэлж байна. Би сүнслэг биеийг хүлээн авахын тулд энэ дээр дахин төрнө гэж хэлж байгаа юм биш. Харин энэ дээр би итгэлийн амьдралаар амьдарч байна. За өнөөдөр үгийг харах юм бол сүнс болон махбод энэ хоорондоо тэмцэлдэж байна. Итгэлийн амьдралаар амьдарч байхад махбод болохоор намайг зовоо. Би эзний хүслийг хийх хэрэгтэй байтал миний сүнс Бурхны хүслийг хийхийг хүсэж байна. Ийм тэмцэл байна. Гэтэл би энд яаж ялах ёстой юм бэ гэхээр Есүсийг амьлуулсан тэр сүнс миний дотор байх хэрэгтэй. Тэр миний махбодын тэр хүслийг ялах хэмжээний тэр хүч чадлыг надад өгдөг. Дахин амьлна гэдэг мэн тэр бол ариун сүнс мэдээж үйлдэн. Гэхдээ одоо ч гэсэн миний махбодыг би ялах хэмжээгээр ариун сүнс намайг удирднаа, захирнаа. Амен. За Каин болохоор өөрийгөө бол захирах хүчгүй байсан. Ягаад тэнд хүч чадал байхгүй байсан учраас тэгэхээр энэ махбодыг ялах хинч нэгэн байхгүй. Гэхдээ ариун сүнсээр дүүрэн байх юм бол ариун сүнс намайг энэ махбодын хүслээс ялаж захирах хүч чадлыг өгдөг. Амен. Амен. Тийм учраас Есүс ариун сүнсийг заавал аваарай. Ариун сүнсийг авна гэдэг маань бүр ерөөсөө бидний заавал авах ёстой зүйл. Бүү ариун сүнсийг авч заавал мөнхийн улс руу явах юм гэж асуудаг хүмүүс байдаг. Бид нар ариун сүнсний хүч чадлаар бид нар Есүс Христэд итгэсэн ариун сүнс заавал ариун сүнсээр авч ээж мөнхийн улс руу явах юм гэж яриад байдаг. Аврал аавн мөнхийн улс руу явна гэдэг маань Есүс Христийн гавьяа зүтгэлд итгэснээрээ бид нар итгэлээрээ аврал авсан гэсэн ч гэсэн Есүс Христ ариун сүнсээр хичнээн дүүрэн байх хэрэгтэй, биднэрт хэрэгтэй гэдгийг заавал хэлсэн. Ариун сүнсийг заавал аваарай гэж хэлсэн. Ариун сүнс та нарын дотор ирээд чамайг удирдах. Та нарыг захирч чадахгүй тэр махбодын тэр хүслүүдийг захирах тэр хүч чадлыг өгнө. Тийм болохоор ариун сүнс биднэрт хүч чадлыг өгч удирднаа. Бид нар бол энэ махбодынхаа хүслийг захирч чадахгүй. Тийм утгаар эзэн заавал ариун сүнсийг аваа гэж хэлсэн. Тэгэхээр бүү яваа. Сүм чуулганч тэр цаг үед эхлэегүй байсан. Ариун сүнсийг авах хүртэл сүм чуулган бол эхлэегүй байсан. Есүс ариун сүнсийг бүү бөхөө, ариун сүнсийг бүү үгүйсэг. Ариун сүнс заавал та нарын дотор эрхчлөлтөй байж та нарыг удирдах ёстой. Та нарыг ялах хэмжээний ялалтыг зөвшөөрнө. Та нар дуулууртай бай. Ариун сүнсний өмнө дуулууртайгаар захирагдаа гэж Есүс бол биднээс хүссэн. Ариун сүнсийг бүү бөхөө.
Тэгэхээр бид нар ариун сүнсээр заавал дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байхын болоод биелэгдэж байгаа тэр зүйл бид нар бүгд биеэр үдсэн гэдэгт итгэж байна. Хитийгээр дамжуулаад аль нэг хоромт ариун сүнсийг бид нар хүлээн авсан. Ариун сүнсийг хүлээн авахдаа миний дотроос болж байгаа тэр зүйлүүдийг би бүгдийг мэдэрнэ. ертөнцийн зүйлүүд бол юу ч биш. Махбодын хүсэл бол доошо бүр дарагтан суун. Яагаад ариун сүнсээр захирч байгаа учраас. Харин ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй байх юм бол яах вэ? Махбодын тэр хүсэл бол ерөөсөө ингээд дээш ингээд өсөд гарч ирэх нь шийдэх хөрөнгө шиг. Тэгэхээр миний дотор энэ бодол санаа байхгүй байх ёстой байтал яагаад ариун сүнсээр дүүрэн биш учраас янз янзын зүйл бодож байна. За зарим хүмүүс болохоор пастораа би авралыг аваагүй юм шиг байна гэдэг үгүй. Есүс Христэд итгэснээр бид нар авралыг авсан. Би бурхны хүүхэд биш байхаа. Би муу сүнсний хүүхэд байхаа. Үгүй. Та нар бурхны хүүхдүүд. Тэгэх юм бол яагаад миний дотроос ийм зүйл бодогдоод байна? Ийм зүйлүүд болоод байна. Зарим хүнийг бол бүр зохиод авмаар байна. Бүр ингээд оволцоод байна. За би урд нь та бүгдэд хэлж байсан. Инчонд эзний өдөр би та бүгдэд хэллээ. За Инчон руу би 2 дахь өдрийн оройны хүндэтгэл мөргөл хийхээр явсан. Гэтэл тэнд машин тавьдаг газар байсан. Яг шигдан хоолны газар. За тэгээ тэнд бол ерөөсөө моцилкор маш их зөөдөг хоолыг зөөдөг хүмүүс их болсон. За тэгээд тэр шагнаал дарсан тэр моцилко жоохон голлуулаад тавьсан. Тэгсэн чинь гарч ирээл над руу бүр хашгичаад бүр ерөөсөө би цонхоо хаацсан байхад сонсогдоод байсан. Тэгэл миний гэр бүл үр хүүхдүүд байхад чинь хүүхдүүд мөн бүр гайхаж хараад тэгтэл ерөөсөө амар ерөөсөө янз янзын амар үгээр яриад хашгираад би бол тэнд шууд гайхаад тэгээд цонхоо жоохон доошлуул гэсэн. Тэгээд доошлуулсан тэгсэн чинь над руу хараад ерөөсөө аимшигтай орилол хашгичаал загнаал. Тэгээ би тэнд миний дотор талаас ямар нэг юм гарсан уу гараагүй. За би бол пастор болохоор надад тийм зүрх сэтгэл байхгүй. За аргас за мэдлээ гэл. За мэдлээ гэсэн. Тэгээ би бол дэндүү станаар шоконд орсон учраас өвгөө гарахгүй байсан. Бүр шүлсээ өсөргээд л ерөөсөө. Шүлсээ өсөргээд ерөөсөө амар над руу ярьсан. За тэгээ миний уур бол хөлнөөс эхлээл тийш өгсөөл ингээл гарч ирсэн. Би Америкт ийм зүйл мэдрээгүй. Тэгтэл ерөөсөө тэр хөлд ороос ингээл амар дээш миний уур хурж чиглэсэн. Тэгэл ерөөсөө цээж рүү ирээл тэгэл аман дээр ирээл гэл дарсан. Тэгэл ерөөсөө тэр хүн ашигчаад байсан. Тэгээ би за мэдлээ гэж хэлсэн. Тэгээ би машина тавьсан, буулгасан тэгсэн би чичирсэн. Би хичнээн үнэхээр бие барьсан бүр би чичиртэл би үр чичирсэн. Тэгээд би бол өөр зүйлийг бодоагүй. Тэр хүний их гар маск тэр үнэхээр улаан тэр моцилк бол нүдэнд харагдаад байсан. Тэгээ үгийг дамжуулах хэрэгтэй байдаг. Үгийг дамжуулахын өмнө ийм тийм юм хийж болохгүй. Тэгээ маш их уур хүрээд байсан. Маш их дарсан. Ариун сүнсээ гэж дуудсан. Гэтэл тэр уур өксөж байсан боловч гинт доошоо бол дарагдсан. Христэд итгэдэг хүмүүсийн дотор бол нэг л ерөөсөө нэг уур өксөөл ариун сүнс дараал ийм тэмцэл болоод байдаг. Тэгээд үнэхээр тэр төвчээртэй байгаа тэр хүч чадал бол хаанаас гарч ирж байна лээ. Тэгээ сүм чуулгана бодоод тэгээ тэр цаг үед бол хинч байхгүй байсан. Би ч үнэхээр хашгирмаар л байсан. Гэхдээ ерөөсөө маш их чимээгүй. Бүр ерөөсөө тэр уураа дараад төвчээд тэгээ хэд хоног за 2 хоног бол ерөөсөө зүрх сэтгэл дотроо бол чичрээл би тэр хүн тэгж хэлэхгүй яасан юм бол ингэж хэлэхгүй яасан юм бол би тэр хүн рүү ингэж хэлэхгүй яасан бол би үнэхээр машинаасаа буугаад хашгирахгүй яасан юм бол гэж бодсон. Энэ болоод махбодын хүсэл тачаал. Маш олон хүмүүс пастор яагаад би энэ махбодын зүйлүүд надад ингэж өгсөд ирж байна. Махбод бол бүгд адилхан шүү дээ. Ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй байх юм бол эцээ хүртэл явнаа. Энэ бол бурхны хүүхдүүд биш учраас тийм биш ээ. Махбодтой учраас ийм зүйлүүдийг үлдэж байна. Тэгэхээр би энийг тэр гим нүгэл
Миний дотор байхад бол шууд ариун сүнсээр шууд би захирал шууд татах хэрэгтэй. Зогсох хэрэгтэй. Тэгээд дэврээд уур ориглоод ирэхэд шууд дарж чаддаг байх хэрэгтэй. Хичнээн уур хурж исэн ч гэсэн ариун сүнсээр энийг ялах хэрэгтэй. Амен. Амен. Тэхийн болвол бид нар ялах боломжтой. Ариун сүнсээр бид нар ялна. Ариун сүнс намайг захираач. Тэгэхээр бид нар гэм нүглийг хийхгүйгээр Бурхны хаанчлалын төлөө бэлтгэл хийн гэдэг мэн ариун сүнсээр дүүрэн байж ижил бэлтгэлтэй байна. Ариун сүнсээр дүүрэн байх юм бол юу ч болж исэн миний зүрх сэтгэл өрөөс орооцолддгоо. Ариун сүнсээр дүүрэн биш байх юм бол ямар нэгэн зүйл болох юм бол үргэлж тэнд очоод гогцоодогдол байдаг, дэгээдэгдэл байдаг, үргэлж дээш өгсөөл байдаг. Тэгэхээр бид нар ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнс миний дотор миний тэр хүсэл тачаалыг үгүй болгож тэр сорилтыг дэвчин гарахын төлөө ариун сүнс удирддаг. Амен. Энийг ялахад ямар зүйл бий болох вэ? Амен. Бүгдээ үгийг харъя. Би ариун сүнсээр энэ хүсэл тачаалаа ялах юм бол би ариун сүнсээр тэр хүсэл тачаалыг ялах юм бол дараа нь юу үзэх юм бол Ром номын 14-ийг харъя. Ром номын 14-ийн 17 Ром 14:17 Бурхны хаанчлал бол идэх ба уух явдал бус харин ариун сүнс дор зөвхт байдал амар тайван хийгээд баяр баясгалан юм аа. Амен. Би ариун сүнсээр энэ махбодынхаа хүслийг захирч чадах юм бол заавал энд юу ямар зүйл болж байна гэхээр ариун сүнсэн дотор зөвхт байдал амар тайван хийгээд баяр баясгалан дүүрнэ. Амен. Энэ баяр хөөр Филиппой ном дээр гардаг. Миний өөрийн мэдлэг, миний тэр бүхий л бодлуудыг даван гарсан тэр амар тайван бид нар дээр ирнэ. Амен. Тэр баяр хөөр бялхам дүүрнэ. Маш их баяр хөөр бялхам дүүрнэ. Энэ хүмүүс бол тэрийг бол ойлгохгүй харин ариун сүнсээр бид нар ялахад ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй үргэлжил ингээд доошо дарагдаад байх юм бол үнэхээр мөхөл гуйныг зовлон толгой эргэлт холион бантан ерөөсө зүрх сэтгэл нь юу ч болоод байгаа мэдэхгүй сүулдэ миний итгэлийн амьдралдаа хүртэл идэхгүй эргэлзэх хэмжээний ариун сүнсээр дүүрэн байхгүй байгаа учраас итгэлдээ хүртэл эргэлзэх хэмжээнд ордог байна. Тийм учраас бид нар ариун сүнсээр заавал дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь ариун сүнс намайг захирахыг хэлж байна. Миний махбодын хүслийг захирах хүч чадал бий болно. Амен. Тэхийн болоод Бурхны тушаалыг бид нар сахиж дуулууртай байснараа мөнхийн улсын төлөө бид нар итгэлээр бэлтгэлтэй байхыг хэлж байна. Бид нар энэ жил нэгэнгүй итгэлийн амьдралаар амьдрий ариун сүнсээр дүүрэн байж би махбодын хүсэл тачаалыг ялж ариун сүнсний тэр баяр хөөр тэр амар тайван тэр зөвхт байдлыг биеэр үзэн мэдэн Тэнгэрийн хаанчлалын төлөө бэлтгэлтэй байхыг Есүсийн нэрээр өрөөж байна. Бүгдээрээ хамт босъё. Эзний өмнө залбирцгаая. За 2 минут бүгдээрээ залбирая. Бурхан эзэн минь ариун сүнсийг дүүр гэж өгөөч. Ариун сүнсээр энэ махбодын хүслийг ялж захирахад би заавал Бурхны хаанчлалын төлөө бэлтгэлтэй итгэж байхад эзэм туслаач. Ариун сүнсийг дүүр гэж өгөөч. Бүгдээрээ эзэн Есүсээ дуудаа залбирцгаая. Эзэн Есүсээ, эзэн Есүсээ, эзэн Есүсээ. Йоо эзэн